Сайн байцгаана уу. Өнөөдөр хамгийн түгээмэл 3 handheld буюу гартаа барьж тоглох боломжтой PC, Asus ROG Xbox Ally X, Lenovo Legion Go 2 ба Steam Deck OLED-ийг харьцуулж харцгаая. Гурван бүтээгдэхүүнээ харьцуулахаас өмнө та Steam Deck OLED загвар нь 2023 онд, нөгөө хоёр загвар нь 2025 онд худалдаанд гарсан гэдгийг анхаараарай. ROG Xbox Ally X, Lenovo Legion Go 2 нь Windows 11 дээр суурилсан үйлдэл системтэй бол Steam Deck нь Linux дээр суурилсан өөрсдийн SteamOS үйлдэл системтэй. Тиймээс Steam Deck нь одоогоор 19,000 гаруй тоглоом тоглох боломжтой байгаа бол Windows дээр суурилсан Legion Go, Ally X 2 нь Steam, Epic Games, GOG, Xbox Game Pass зэрэгээс тоглох боломжтой ч PC-ний бүх тоглоом гэсэн үг биш юм аа. Steam Deck OLED-ийг та 512GB, 1TB гэсэн сонголтоор сонгох боломжтой бол Legion Go 2 нь 512, 1TB, 2TB, Xbox Ally X нь 1TB гэсэн багтаамжийн сонголттой байна. Хүчин чадлын хувьд Xbox Ally X нь AMD Ryzen AI Z2 Extreme чиптэй ба илүү сайн хөргөлийн системтэйгээр нөгөө хоёроосоо хүч чадлын хувьд тэргүүлж зураглалыг шаардсан тоглоом тоглоход арай илүү байна. Legion Go 2 нь хүчин чадлаараа Ally X-тэй төстэй бөгөөд Nintendo Switch-ийг контроллероос халган тоглож болдог. Steam Deck OLED загвар нь хүчин чадлаараа их биш SteamOS нь тоглоом тоглоход зориулсан учраас хэрэглэгдэх хялбар гацхгүй байдаг. Дэлгэцний хувьд Legion Go 2 нь хэмжээгээрээ тэргүүлнэ. 8.8 инч 144 Гц OLED дэлгэц нь таблет чиглэл санагдах бол ROG Xbox Ally X нь 7 инч Full HD 120 Гц IPS дэлгэцтэй. Steam Deck OLED нь 7.4 инч OLED 90 Гц дэлгэцтэй. OLED дэлгэц нь LCD-г бодвол өнгөний ялгарал гүн хар өнгө гэх мэт LCD дэлгэцнээс давуу тал их байдаг ч жижиг дэлгэц байх тусам нэг их ялгаа мэдэгддэг. Цэнгээ барих хугацаа голдуу тоглож байгаа тоглоом дэлгэцний цайрал зэргээс хамаардаг ч Steam Deck нь SteamOS-ийн тусламжтай хамгийн урт цэнгээ барьдаг 50Wh батарейтай бол ROG Ally X нь дундаж хугацаанд цэнгээ барьдаг 80Wh батарей, Legion Go 2 нь том дэлгэцтэй учраас хамгийн бага цэнгээ барьдаг 74Wh батарейтай. Хүч чадал их шаардсан Elden Ring, Call of Duty, Cyberpunk, Expedition 33 зэрэг том тоглоомнуудыг тоглоход аль нь цэнэгээ хурдан дууснаа. Гурванг нь та цэнэглэгчээ залгаад тоглох боломжтой ба гэртээ байгаа үед залгаад тоглохыг санал болгодог. Залгах үед халах батарей цэнэгээ хадгалах хугацаагаа алдна гэж айх хэрэг байхгүй. Тусгүйдээ залгахад цэнэгээ батарейнаас биш цэнэглэгчнээс авах гэх мэт гурматтай байдаг учраас. Хэмжээний хувьд ROG Xbox Ally X нь авч явахад хамгийн хялбархан 715 г хэмжээтэй бол Steam Deck OLED нь гарт барихад эвтэйхэн хөнгөн 640 г хэмжээтэй бөгөөд удаан тоглоход тохиромжтой. Legion Go 2 нь нөгөө хоёроосоо илүү хүнд, илүү том 920 г хэмжээтэй байна. Legion Go 2 нь 16GB DDR5 эсвэл 32GB сонголттой бол Steam Deck OLED нь 16GB DDR5, Xbox Ally X нь 24GB DDR5 RAM-тай. Оролтуудын хувьд гурлаа нэмэлтээр SD карт дэмжих боломжтой. Lenovo Legion Go 2 нь 40GB/сек дата зөөх боломжтой DisplayPort 1.4 дэмждэг 2 ширхэг USB 4 буюу USB Type-C-тэй бол Steam Deck OLED нь DisplayPort 1.4 дэмждэг 1 ширхэг USB 3.2 2 дахь generation, Xbox Ally X нь 1 ширхэг DisplayPort Thunderbolt 4 дэмждэг USB 4 буюу USB-C мөн 1 ширхэг USB 3.2 2 дахь үетэй. Гурлаа 3.5 мм чихвчний оролттой ба та Bluetooth USB оролтын тусламжтайгаар чихвч маус кейбордоо холбож болно. Xbox Ally X нь Bluetooth 5.2 Wi-Fi 6E-тэй бол Legion Go, Steam Deck OLED 2 нь Bluetooth 5.3 Wi-Fi 6E-тэй байна. Гуруула зөвхөн харан өнгөний сонголттой байх ба хайрцагтаа Lenovo Legion Go 2 нь үндсэн төхөөрөмж, салж болдог 2 контроллер, 65W USB-C цэнэглэгч, авч явахад зориулсан кейс,
Мөн гарын авлагтай ирэх бол Steam Deck OLED нь үндсэн төхөөрөмж 2,5 м урттай 45 Вт USB-C цэнэглэгч кейс, Xbox Ally X нь үндсэн төхөөрөмж 65 Вт USB-C цэнэглэгчтэйгээ л ирнэ.